За сайн уу бүгдээрээ өнөөдрийн бичлэгээр болохоор RC хэлхээний 2 дугаар хэсгийг хүргэж байна. За хэлхээнд болохоор конденсатор ба резисторээс тогтсон хэлхээ байгаа. Конденсаторуудыг цуу ба зэрэгцээ холбоод R эсэргүүцлээр дамжуулаад тогтмол хөдөлгөөсөгчд холбосон тухай бодлого. За конденсаторуудын ерөнхийдөө тогтворцсон горимдох цэнгийн хэмжээг олох. За эхний бодлогыг харъя. Хоёр өөр багтаамжтай конденсатор байна. За хоёр өөр багтаамжтай конденсаторын хувьд болохоор цуу холбогдсон байна. За тогтворсон горимд гэхээр одоо яах вэ? Энэ бодлогыг хэдүүлээд цэгийн потенциалын аргаар бодъё. За гүйдэл үүсгэгчдийн хувьд бол энд 0 потенциал байгаа, энд E потенциал байгаа гэсэн үг тийм. E батарей учраас. Тэгэхээр тогтворцсон горимд очихоор энэ R эсэргүүцлэр гүйдэл гүйхгүй олно гэдэг чинь энэ дэр потенциалын ялгар үүсэхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ потенциалын энэ цэгийн потенциал бас тэг. За энэ цэгийнх тэгвэл тэг гэсэн үг. Энэ цэгийнх тэгвэл бас мөн E гэсэн үг тийм. За энэ хоёр конденсаторын дунд байгаа энэ цэгийн потенциалыг бид нар мэдэхгүй учраас P гэж тэмдэглэж. За одоо ингээд цуу холбоотой хоёр конденсаторын хувьд яах ёстой гэхээр цэнэгүүд нь тэнцүү байх ёстой. Цэнэгүүд тэнцүү байгаа нөхцлүүдийг бичиж үзье. Ер нь конденсаторын цэнэгийг бид нар бол хүү тэнцүү C гүржих нь юу гэх потенциалын зөрүүгээр нь үйлдвэрлэхдээ хүчтэй буюу потенциалын зөрүү. За эхний конденсаторыг бичье. C гүржих нь потенциалын зөрүү нь E-гээс сум P байна. Нөгөө энэ хоёр цуу учраас тэмцээ 2C гүржих нь 2 дугаар конденсаторыг бичиж байна. P-гээс хасах нь 0 гэсэн үг тийм. За C-нүүд нь хураагдаад E-гээс сум P тэмцээ 2 P-тэй тэмцээ. E тэмцээ 3P гэсэн үг. Эндээс P тэмцээ E хуваах нь 3 гэж гарчиж байна. Энэ P цэгийн потенциалыг олчлоо тийм. За одоо конденсатор болгоны цэнгийн хэмжээг тооцоолъё. Хүү C гүржих нь 3/2 E гэсэн үг. 3/2 C E. 2 дугаар конденсаторын цэнийг бичиж үзье тийм. 2C гүржих нь E хуваах нь 3. Бас л мөн нийтлэн 3/2 C E. Энэ хоёр конденсатор цуу холбоотой учраас цэнэгүүд нь тэнцүү байгааг харж болж байна. За энэ нэгний бодлогын хувьд. За хоёр дахь бодлогын хувьд болохоор конденсатороо одоо зэрэгцээ холбогдсон байна. Мөн R эсэргүүцлээр дамжуулаад тогтмол хөдөлгөөсөгчд холбосон байна. За эдгээр бодлогуудыг бодохдоо болохоор конденсаторын анхны цэнэг тэг байсан гэсэн тохиолдлоор бодож байгаа. Тэгэхээр конденсатор анх хүчтэлгүй байсан, потенциалын зөрүүгүй байсан гэсэн үг. За одоо тогтворцсон горимдох цэнгийн хэмжээг олох гэж байгаа. За мөн л саяны аргаар потенциалын аргаар бичье. За энэ гүйдэл үүсгэгчийн хувьд энэ нэмэх туйл нь E. Энэ бол тэг байгаа тийм. Гүйдэл үүсгэгчийн үндсэн үргээрээсээ тэр E гэсэн потенциалын зөрүү үүсгэсэн байж байгаа. За тэгвэл энэ цэгийн потенциал 0, энэ цэгийн E гэсэн. Тэгтэл тогтворцсон горимын үед яах вэ гэхээр энэ эсэргүүцлийн дээгүүр гүйдэл гүйхэ болцсон, гүйдэл хаагдсан байна гэсэн. Гүйдэл хаагдана гэдэг чинь энд потенциалын зөрүү байхгүй байгаа учраас энэ цэгийн потенциал мөн л E болчихсон. Тэгэхээр одоо энэ хоёр конденсатор зэрэгцээ холбоотой холин дээр нунж байгаа хүчлүүд нь E байх нь тийм ээ. За тэгвэл тус тусынхын цэнгийг бичиж үзье. Хүү C гүржих нь E 2C багтаамжтай конденсатор болохоор 2C гүржих нь E гэсэн. Зэрэгцээ холбоотой хоёр конденсаторын цэнгийн хэмжээ нь нэг нөгөөсөө 2 дахин их байна те 2 дахин их багтаамжтай учраас. За эдгээр R сэглэхтэй бодлогуудыг бодохдоо бид нар тогтворсон горимдох конденсатор дээр хоримтлагдсан цэнгийн хэмжээг тооцоолж бодлоо.